1988 оны 10 сарын 16-нд Солонгос нэг маш том гэмт хэрэг болсон байна. 1988 онд Олимпос шүү дээ. За бараг тэр Олимпос илүү хүмүүсийн анхаарлыг татсан. Энэ гэмт хэрэг телевизээр шууд цацагддаг. Шууд нэвтрүүлэг болсон гэсэн үг нэгсэн доо. Солонгосын Букважадун гэх дүүрэгт хэдэн залуучууд айлын гэрт орж хүмүүсийг барьцаалаад тэгээ буугаар буудаж дотор нь хүн амьтаа орилолтой 1000 хэдэн зуун цагтаа 1000 хэдэн зуун тусгаагийн хүмүүс тэр хайвын хүмүүс бүгдээрээ цуглаад энэ Солонгос даяараа тэр өдөртөө бөө юм болдог. За энэ айлын гэрт орж хүмүүс барьцаасан хүмүүс цагдаа нараас маш сонь зүйлийг шаардаж эхэлдэг. Мөн түншлэн тэдний амнаас гарч байгаа үг нь сэвлэл мэдээлэл тэнд цугдарсан хүмүүсийг шоконд оруулж байсан. 어디 최수가 판사 검사를 거부로 찰 수가 있는 거야. За тэгвэл гэмт хэрэг болохоос 9 хоногийн өмнө хоёулаа явагдчихэ. 1988 оны 10 сарын 8-нд хурдны зам дээр Ёнгдонпу гэх Солонгосын хотоос Тэжон хот руу гэмт хэрэгтнүүдийг зөөж автобусаар явж идэг хурдны зам дээр. Дотроо 25 хоригдлыг суулгасан энэ автобус хурдны зам дээр явж явах үед нь нэг хоригдол цагдаад хэлдэг. Өөслөөрөө яг давсыг хагарлаа шээжлэх уу? Цагдаагийн автобус нар дотроо нэг юм шээдэг тусгаад юм хувь тавьдаг юм байл та. За тэгээ нөгөө цагдаа нь яг нэг шээх чинь гэж бодоод хувингаа аваачаад өөх зурд яг одоо гэж хэлээл бүх нөгөө хоригдууд нь босоод цагдаа нараа гэлс зодож аваад шууд нөгөө хувцсын сольж өмсгөөд цагдаа нартаа гав зүүлгээд оргоцоодог. Автобусын дотор байсан 25 гэмт хэрэгтэн бүгдээрээ оргоогүй. 13 тэр автобусын дотор үлддэг. Үгүй бид нар явахгүй. 12 нь автобусын дотор байсан өөрсдийнхөө бүх бичиг баримтыг уурж тастаж хаяад маш хурдан цухтаацгаадаг. Тэжэн хот руу явж исэн автобус яг ансан хавцаа зогссон байгаа. Энэ хүмүүс хаашаа цухтаадгүй гэхлээр шууд сөөвл рүү цухтаадаг. Цагдаа нарт баригдахгүй тул дууг нь бол хөдөө газар руу цухтаахан зүг биз дээ. Тэгтэл энэ 12 хүмүүс сөөвл рүү цухтаасан байгаа. Энэ бас нэг учир шалтгаантай. За энэ 12 орогдлоос 2 нь өдөртөө баригдана. За 3 нь бас тэр өдөртөө баригдана. Тэр 3 нь яаж байгаа баригдсан гэж бодож байна? Мэдээгүй. Таамаглал твшүүлэлт. Хүүхэнтэй уулзаж байгаа л явж байгаа баригдсан. Хүүхэнтэй уулзаж байгаа л баригдсан. Хүүхэнтэй уулзах гэж байгаа баригдсан. Тий. Чи яаш мэдв? Гэхдээ 90-аас тэгдэв биш. Амар гацсан цангацсан байдаг биш. You what? Цангацсан байж байгаа баригдсан юм. Би одоо тэгж бодож шин. Би чамаа тэгж бодно гэж өстөө бодсон. Би чамаа өөр хариулт хэлэхэр чинь. Энэ хүмүүс яг тэгдэг. Би таацчаа. За. Энэ 3 нь за массажны газар румсарун явдаг. Рум салон. Одоо нэгсэндээ массажны газар очиод эмэгтэйчүүдтэй байж байгаа тооцоогоо хүн байхгүй шүү дээ. Захиралд нь бид нар орогдлоод байна. Бид нар тооцоогоо ихгүй гэж яхад нь захирал нь цагтаа дуудаад өгчдөг. Тэгээд тэр 3 баригдаж байгаа. За тэгээд тэр захирал нь 6 сая төгрөгийн шагнал авдаг. Яагаад гэвэл тэр цугтаасан хүмүүсийг нэг хүнийг л олж өгөхөд 2 сая төгрөг 2 сая вон өгнө гэд зарласан байсан байхгүй юу? 2 сая вон гэдэг чинь 88 онд бол маш их мөнгө байхгүй. За энэ 3 хүн баригдаад алга болчлоо. Гэтэл үлдсэн хүмүүс нь ол сураггүй алга болчдөг. Ерөөс чив чимээгүй. 1 хоног өнгөрнө, 2 хоног өнгөрнө, 3 дахь хоног дээр цагдаагийн газар дээр дуудлага ирнэ. Байна уу? Байна. Энэ орогдлууд өчтөр манад ирээд өглөө гараа авсан. Тэр орогдлууд сөүлийн анаам дунд нэг айлд онгорхоо айл руу ороод нэг хончоод өглөө нь гараа авцгаасан байна. Тухайн сөүлцтэй бөө юм болж байгаа юм л да. Энэ орогдлууд гарч ирээд ингээ айлуудаар ороод явж гин. Нэг айлд ороод бүр 28 цаг болоо гарсан гэж гин. Бүгдээрээ хаалгаад хөвчцгээ. Тэр хүмүүсийн бүгднгийнх нь нүүр царайг нь мэдээгээр гаргаад энэ 6 хүнийг 90 сурвалж чинь гээл сте бөө юм болж байгаа юм да сөүл дотроо. Энэ орогдлууд хамгийн ихэнд орсон айлдаа 28 цаг байжгаад тэндээсээ гараад Аннам дүүргээс Хэндан гэх дүүрэг рүү явсан байна. За Хэндан дүүрэгт очиод бас цагдаад баригдлгүй нэг айл руу ороод тэр айл гэхдээ нэг удаагүй. Ерөөсөө гэрт нь байсан бэлэн мөнгө 40,000 төгрөгийг аваад гарцгаасан. Тэр өдрийн орой
эмнэлэгт ажилтдаг нэг эмч залуу. Яг машиндаа суух гал машинаа онгойлгочвол ардлынхаа багажийг онгойлгол хуцаа хийх гээл зогсчихсэн чинь араас нэг залуу хутга тулгадаг. Тэгээ яг тэр хутгийг тулгах үед тэр эмч мэдсэн гэж байгаа. Нөгөө орогдлууд байна. Танаа гэр чи хаана ингэж асуусан гэж байгаа. Тэгэхээр манай гэр Мөнжон дүүрэгт байдаг. Манай гэрийг мэдчих яах ч байгаа юм бэ гэсэн чинь танаа гэр рүү явцгаая. Тэр өдөр яг 2 настай охин нь 4 настай хүн эхнэртэйгээ хамт ээжийнх нь гэрлөө явчаад ирэх өдөр байсан байхгүй. Тэгээд өөрөө машинаараа гэр бүлээ тосгоо гаргаж ирсэн. Сөүл стейшн руу. Тэгж жагаад эдэртээ таарсан байхгүй. Тэгээ нөгөө тухайд уцмас байхгүй юм чи нөгөө залгаж болохгүй штэ гэрийн руугаа. Тэгээд тэр залуучуудаа гэрлүүгээ явж байгаа. Гэрлүүгээ авч байхдаа өөрөө дотроо амар бооцсон гэж байгаа юм л да. За эхнэр хүүхэд нь битэл ирчээсэ. Намайг очихгүй ангууд ямарваа нэг юм болж гэж бодоод цагдаад мэдгэцчихээсэ гэд бодчихэтэл хонхон дугур дин дон хаалгаа онгод ихнэр нь 2 нялх хүүхдэд тэрцээ өдөөс нь гараад ирдэг. Хайраа гэж ороод ирсэн чи бөө нөгөө нэг орогдлуудтай хамт төхрөн байжээвэл нөгөө эмэгтэй ямар амар айсан бол тийм шүү дээ. Тэр эмч залуу тэр орогдлуудыг толгоолж авсан 35 настай Чиган хон гэдэг залуугаас асуусан гэж байгаа. Та нар ингээ манай гэрт хэр удах юм бэ гэсэн чинь ерөөсө 2 хоноод 3 дахь өглөө би тэр явнаа гэж хэлсэн гэж байгаа. Тэгээ окей гэд өвлдөх юм бод манад ингээ бай. Гэхдээ бид нар түнхээр ямар ч мөнгө төгрөгийг тухайд ч нэ эмч ч гэсэн ер нь жоохон боломжийн биш амьдралтай л айл байсан юм шүү. Тэгээ тэр орогдлууд чинь мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгээд нөгөө хормын бүгжийг харчаад тэгвэл над бүгжийг чи явж ламбард нь тавь. Бидэрт мөнгө хэрэгтэй байна. Окей. Гарцгаая гэд гарцгаасан байна. За тэгээд ламбардны газар очлоо. Босс нь хажууд байждаг. Ламбардны хүнд өгж байгаа юм л тоо. Чи яг энэ үед юу хийх вэ? Тэгээд чи одоо яг эхнэр хүүхдүүд нь гэртээ үлдсэн байгаа шүү дээ. Тий. Чи одоо яг юу ч хийж болохгүй шүү дээ чи тийм шүү дээ. Ямарваа нэг юм хийч бол хүүхдээ тийш бодох гэр бүлээс бодох хамгийн түрүү. Чи тэр хүнд ямарваа нэг юм мэддэж зэтгэдэж чадахгүй. Би одоо яг бүгжөө өгөөд хуруу мөрөг чимхтэл. Хурууг чимхнэ. Бас тэгж л хурууг чимэд. Яа хурууг гэдэг чинь татчихвал яс магадгүй тэгчих магадгүй бах тий. Тийм юу ч хийж чадахгүй бах тий. Нөгөө хүүхдүүдээ бодоод тэгэхэд биш дээ тэр Чиган он гэдэг тэр орогдлуудын босс нь 4 настай охины тэрсэн байсан баг. Хажууд нь бүр тгээ гараад ирсэн. Тэгээ нөгөөд нь юу ч хийж таагүй. Ууг нь бол дотроо бодож исэн гэж байгаа. Орогдлоо. Тэгээ өгч мөгий гэж бодож исэн гэж байгаа. Тэгээ хүүхдийн дагуул гараад ирсэн болохоор яаж чадахгүй. Тэгээ өгөө тэрийг мөнгө болгоод гэрлүүг харьцаасан. Мөнгөтэй ч болчлоо эмч залуугийн гэрт нь очиод оройд хитэр одоо архиусан байгаа. Тэр эмч залуутаа хүн архиухаараа сэтгэлд байгаа бүх үгийг хэлдэг шүү дээ. Тэгээд тэд тэр эмч залуутай архиунгаа өөртөө ямар хэцүү байсан тухайгаа ярьсан гэж байгаа. Бага насндаа өнчин байсан. Хулгай хайж байгаа баригдаа насан туршаагүй хүүхдүүдээ нэг шорон руу явж исэн. Тэгээ гарч ирээд арайс нэг юм өсчний мэрэгчлэр сураад өсчөнд орсон чинь өмнө гимт хэрэг хийжсэн байна гэд тэр газраас нь аваагүй. Тэгээ 6 дугаар ангид тахт нь багш нэг гэрийнхаа даалгаварт нэг юм авчиргээд нэг өгдөг байсан шүү дээ. Тэгээ тэр юм мөнгө авахгүй авч чадаагүй. Багш нь амар зодоод ингэх юм бол чи яах гэж чийл явдаа ингээл тэр мэр бүх зүйлээ хэлээл энэ амьдрахад надад амар хэцүүсэн гэл тэр нөө Чиган хон 35 настай тэр залуу мэл ярьсан гэж байгаа юм л та. Миний хүсэл мөрөөдөл бол би айгуугаа тийм шүлэгч хүн болохыг хүсдэг байсан. Надад хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ би энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд үнэндээ юу ч хийж чадахгүй нэгэл тэр эмч залууч гэсэн ингээл хэлэл хоорондоо аймгаа ярилцсан гэж байгаа тэр хүмүүс. Яагаад тэр нь та нар заавал оргох шийдвэрийг гаргасан юм бэ гэсэн тэр Чиган хон. Би энэ Солонгосын муухай булангарцсан нийгэм энэ авилгал авахчид энэ муухай хүмүүсийг бүгдийг алаад би өөрөө хөөхөр шийдсэн. Тэгээд тэд хаашаа явж исэн бэ гэхээр нөө ерөнхийлөгч Чондуан гэж ерөнхийлөгчс тухайд Чондуаны гэрлүүнд явжсан байхгүй. Орогдлын толгойлогч Чиган гэж залуу шүү дээ. Энэ ямар ялаар шоронд орсон бэ гэхээр 7 удаа хулгай хийж хүн дээрэмдэж 17 жилийн ял авч байгаа байхгүй. Дахиж гэмт хэрэг хийх магадaltaй хүмүүсийг дахиад нэг өөр шорон руу явуулдаг гэсэн байна. Энэ хуулийг хэн гаргасан бэ гэхээр Чондуан ерөнхийлөгч нь гаргасан байхгүй. Чондуан ерөнхийлөгч болсон шүү дээ. Чонгён хаан гэдэг дүүн. Чондуаны ерөнхийлөгчийн дүүн. Одоо ах нь ерөнхийлөгч болчихж байгаа юм чинь маш их том эрх мэдэлтэй болчихж байгаа. За. Тэгээ өөрөө нь улсын банкны одоо захирал болоод маш их мөнгийг одоо луурдж авч хууль бусаар угааж авч тухайн үед $7.6 тэрбум вон гэсэн үг байхгүй юу. Тийм хөнгөийг завьсан. Тэгээд өөрөө хэдэн жилийн ял авдаг гэж тэр нь баригдаад
ердөө 7 жилийн ял авдаг. Тэгээд бас тэр 7 жилийнхаа ялыгч баг бүгдийг гүйцэлгүй 3 жил гараа сууж агаад гараад ирдэг. Бүхэл бүтэн 7.6 тэрбум вон залилж авсан тэр ерөнхийлөгчийн дүүн. Ерөөсөө 3 жил гараа суугаад гараад ирж байгаа. Тэгэхээр нөгөө нь 17 жил ял авч байгаа. Яг энэ үед нөгөө Солонгост одоо хүртэл хэрэгэлдэг алдартай үг гарч ирнэ. Юужон мүжээ, мүжон юужээ. Чи мөнгөтэй баян арын алхтал бол гим нүгэл хийсэн чи ямарч буруугүй. Чи мөнгөгүй ядуу арын алгагүй бол гим нүгэл хийгээгүй байсан ч буруутай болдог гэдэг энэ алдартай үг тухайн үед гарсан байна. За энэ залуучууд эмч залуугийн гэрээс гарч явна. Тэгээ шинчүүн рүү зүгэлж байгаа юм л да. Яг шинчүүний хажууд одоо нөгөө нэг ерөнхийлөгч нь амьдарч байгаа газар байгаа шүү дээ. Тэгээд цагдаа нар тэрийг мэдээд тэр авир бол дүүрэн цагдаа нар сэргийлэхэд гарцсан байсан. Тэгээ явж яагаад яг машинтаа тэр нөгөө ирэн суралцж байгаа машиныг хараад цагдаа нар араас нь хөөдөг. Хөө юм болол тэд нар одоо машинаараа явах юм бол баригдах нь ойлгомжтой болно шүү дээ. Тэгээ машинаа цогтоогоод пэр гээд тал тийшээ цугтаасан байна. Тэгээ өөр тийшээ цугтаасан хоёр нэг нь баригдаад тэр тав нь яг тавлаа цугтаагаад алга болдог. Сөүл тэр бүх юуг нь мэдээгийн шууд нэвтрүүлж байгаа юм л да. Нөгөө нэг шоронгийн ордлууд чинь шинчүүн дүүрэгт ирсэн байх шүү. Болгоомжтой байцгаараа 22 настай их сургуулийн охин мэдээгээ үзвэл яа манай дүүрэгт ороод ирсэн байгаа юм ямар амар юм бэ гэж дотроо бодоод байжсэн. Тэгэл яг телевизээр үзэж байгаа л мэдээгээ үзэж байгаа л аргашаа харсан чинь пэр пар гээл хаалгын онгоолгол нөгөө нэг 5 одоо оролдож ороод ирж байгаа байхгүй. Тэр их сургуулийн охин ээж аав хоёртойгоо хамт байсан байгаа. Гэртээ. Тийм гэртээ. Тэгсэн чинь аав нь гарч ирээд 5 орогдол залууд юу гэж хэлдэг гэж хамгийн анхны үг. Юу гэж хэлдэг гэж бодчих. Аав нь. Стой мэдхгүй. Гэхдээ чиний эрүүл мэндийн сарал ухаанаар бодоод үзтээ. Гуйхлах л та ямар ч гэсэн гэр бүлээ хамгаалахын тулд. Тэгсэн аав нэг тэр ордлуудыг харчаад хамгийн ихний хэлсэн үг нь хоолоо идэцгээс нь. Хоолоо идээгүй явж байгаа зү. Эхнэр гээс хоолоо хийгээрээ охинтойгоо. Ээж нь охинтойгоо галтаагаар ороод 30 жан чигээ хоол хийсэн гэж. 5 залууд хоол игээд өгсөн чинь өөхс ам амраа болохгүй амар идчихээн гэдэг. Хоолоо идчихэл суужсэн чинь аав нь бас дүүнер минь айлд орж ирсэн юм шиг ядаж гутлаа тайлцгаа. Чи хүн амьдэрдэг айл шүү дээ. Гутлаа тайлцгаа. Тэгээ нөгөө залуучууд чинь гутлаа тайлсан чинь шалны алчир өгөөд нааш мух олгосон шавхаа гарчцгаа. Тэсний нөгөөдөл чинь бүгдээрээ шалны алчирыг аваад мух олгосон юм арчсан гэж байгаа байхгүй. Аав нь тийм гоё хүлээж аваад тэгэл айгүй хөлссөн сайн нөгөө цагдаа нараас цутагаа сандарцаа орж ирсэн залуучууд гоё ээжийн хийчихсэн гарын хоолыг тэгэл гоё тайвшраал хөдрөөл бүрнийх гоёлоод авч байгаа байхгүй. 35 та чигаан он тэр нөгөө 22 та охиноос нэгж асуусан гэж байгаа. Хүн ер нь яаж үхвэл хамгийн баатарлаг үхэл бол охин чи сандраал та ямар муухай мэр тийм ээ тийм бити яриа хүн яаж ч үхсэн муухай штэ гэдгсэн чинь дээрээс үсрээд үхвэл илүү баатарлаг байх болов айлсгүй өөрийгөө буудцсан дээр болов айлсгүй бол хэн нэгэн муухай хүнийг алаад үхсэн илүү баатарлаг байт юм болов гэл тэр охиноос тиймэрхүү юм асуусан гэж байгаа. Аав нь тухай бодсон гэж байгаа юм да. Энэ хоригдлуудыг яавал зүгээр нэг ямарваа нэг юм асуудал үүсгэхгүй ингээд гэрээсээ гаргаж явуулах вэ. Тэгээ энэ гэр бүл итгэгч гэр бүл байсан. За. Есүст итгэдэг. Тэр хоригдлуудыг асгалж аваа чигаан хонд зориулж би ингээд чанд Библийн ишлэл уншиж өгье. Тэгэл нэг Библийн намыг уншаад ишлэл уншиж өгөөлсэн гинэ. Тэгэл чи бол хайрыг авахын төлөө ирсэн үний тэрэ гэж баах юм уншижсэн чинь тэгсэн чинь нөгөө чигаан хүн аав нэг үг гэдэг. Та миний төлөө залбирч өгч чадах уу? Тэгээ би залбирч өгье. Чиний тухай юу гэж залбирч өгөх вэ гэсэн чинь намааг яг өөхөх тэр мөчөд Есүсийн тэр сайхан сэтгэлийг миний зүрх сэтгэлд байлгаж өгөөч гэж хэлсэн гэж байна. Тэгэл аав нь өвдөгс өгдөөл тэр чигаан нь өвдөгс өгдрөөл тэгэл гэр бүлээр ер нь тэр байгаа хүмүүс бүгдээрээ залбирсан байна л да. Тэгсэн чинь нэг тэр 35 та чигаан гэх залуу бүр амар үйлсэн гэж байна. За тэгээ шүнжэнгөө тэд нар хоорондоо юм ярилцж чанаал өглөө нээж нь хоол хийж өгөөд тэр залуучуудыг гаргаа явуулсан байна. Чондуан ерөнхийлөгчийн амьдарч байгаагийн хажуудах Буква заадун гэх дүүрэг рүү явна. За. Тэгээ хамгийн сүүлд тэр айлдаа очиод тэр айлаасаа гарч чаддгүй. Тэр айлын эзэн үүрээр тэдрийг унтчихад нь цагдаа дуудсан байдаг. За 7-8 хоног цагдаа нарыг морж явсан нөгөө нэг ордлууд чинь хаана байгаа нь мэдэгдчихлээ. Бөө юм болж байгаа юм. Тусгаагийн мянган тусгаагийн хүмүүс
За тэгээ 1000 гаруй цагтаас сэргийлэх хүмүүс. Тэр дүүрэгтчихэд бүр тэр байрыг бүтээр нь эзэлсэн. Тэгээд тэр сурвалжлагч нар очиод шууд бүгдээрээ шууд мэдээсэн. За тэр дүүргийнх нь хүмүүс бүгдээрээ цуглараад нэгсэнд бөө юм болж байгаа байхгүй. Чигаун цагдаа нарт одоо ингэж хэлж байгаа юм л та. Бидэрт одоо машин дуудаж өгөө. Бид нар энэ барьцаалгцсан хүмүүсийг энэ чигт нь хайд бид нар машинаа унж яваад бид нар өөрсдийнхөө одоо амийг игүүтгэе. Цагдаа нар тэр болцыг хүлээн зөвшөөрч байгаа юм л та. Окей, машин дуудчихлаа. Тэгээд нөө чигаун чинь итгэхгүй болохоор тэр кан гих залуу гаргаж явуулдаг. Чи гараад машин байна үзчээ тэр. Тэгээд нөө кан гих залуу нэг эмэгтэйг дагуулад тэр айлын нэг эмэгтэйг дагуулад гараад үзтэл машин байдаг. Ямар цэвүүн байна яаж ингэж чина гэдэг нөгөө охиноо дагуулаа орох гээд тэгтэл нөгөө нэг чигаун дотроос нь шууд дээшээ буудаад чи бити орж ир. Чи нэгэнд одоо гарсан энэ муухай газар руу бити орж ирээ. Тэр залуугийн шүү шорон руу аваа явж байгаа. Дотор нь байгаа энэ чигаун хүн 35 таа. Ангуан сүр гэх залуу 22 настай. Ханы чоргийн залуу 20 настай. Цаг өнгөрөх тусам тэр гэр дотор байгаа байдал улам хуцдаж эхэлдэг. Яг тэгэхээр нэг цагдаа нар нь хэлж байгаа үгийг сонсохгүй нөгөөдөл чи улам бухимдайл сурвалжлагч нар ингээл энэ тэндээс ингээл бөө юм болоод тэгээд тэслэв. Нөгөө чигаун цагдаа нартай ярьж байгаа хооронд нь дотор байгаа нэг хоёр залуу нь бууг нь булааж аваад би бинийгээ буудаад амиа орлцдог. Нөгөө чигаун ч буугаа аваад манай хоёр дүү дотор амиа орлцлоо. Одоо ганцаараа би амьд үлдсэн. Би ч гэсэн одоо ингээ өхөн хамгийн сүүлийн минь хүслийг биелүүлээд өччих ядаж гээд. Тэгээ юу юм цагдаа нар хэлгээд гисэн чинь Holiday гэдэг нэг дуу байдаг шүү дээ. За. Тэр дууг би сонсомоор энэ яг одоо. Оролын хамгийн ойрхон кассетны дэлгүүрээс ч тэр Holiday гэдэг дууг авчираад кассетыг өгч байгаа юм л да. Тэгээд тэр дууг нь тавиад 죽겠어. 간다가. 욕질렀어. 지금 목 질렀어. 서서히 죽는구나. сандал дээрээ суугаад тэр дуугаас нь нэгсэндээ өглөө байж байгаа юм л да. Толгойдоо буугадлахад тэр үе цагдаа нар шууд тэр гэрлүүн дайрч ороод чигаун гэх тэр залуу руу хоёр удаа буудаад амьдасыг өнөөдөг. Тав дахь гэрт нь ороод тийм аим шиг тэрэг болоод тэр залуучууд дундаас тэгээд кан гэх ганцхан залуу амьд үлдэж байгаа юм л та. Тэгээд тэр залуугийн шүүх хурал болоод 15 жилийн ял авдаг. Гэтэл тэр 15 жилийнх нь ял нь 7 жилийн ял болж өршөөгддөг. Тэр Орос нь 5 айл байсан шүү дээ. Тэр 5 айлын 3 айл нь тэр залууг одоо өргөдөж тэр залуу зориулж өргөдөл шүүхийн байгууллага төгсөн байна. Тэр хүмүүсийн бичсэн нэг захиаг нь би чамд яг одоо орчуулж уншиж өгье. За. Ээж автагаа амарч ирсэн жирийн нэг 10 сарын 11-ний тэр өдрийг мартаж чадахгүй. Телевизэр мэдээгээр гарч байсан шоронгийн орогдлууд манай гэрт ороод ирсэн байсан учраас бүгд ихэндээ айж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үйлдэл зөөлрч байсан. Бид ч тайвширч тэдэнтэй хамт хоол идэж кофе уух болсон. Солонгос улсын ард иргэдийг айлгаж нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн энэ хүмүүс бүгд хуулийн дагуу үүрэг хариуцлагаа өөрч авах ёстой ялаа авах ёстой. Гэвч энэ залуучуудаас муухай гэмт хэрэгтний үнэр огт үнэртэйгүй. Сэтгэл сайтай, нүдэнд дулаахан, хүнтэй хүнлэг харьцаж, гэмшиж байгаа нь илт тод харагдаж байсан. Агааргүй орчинд, агааргүй гэрт тамхи үнэртэж, хэцүү нөхцөл байдалд энэ залуустаа нэг хоноод маргааш өглөө бид ухцсан. Өглөөн хоолоо идсэн залуус сайхан хоолоор дайсанд баярлаа ихчээ. Зовлон төвөг утсанд уучлаараа ахаа гэх мэт үгсийг хэлж байсан. Тэднийг хараад сэтгэл минь маш их өвдөж байлаа. Гарахаасаа өмнө чигаан хүн кан залуу хоёр манай гэр бүлд хандаж биднийг явсны дараа цагдаад мэддэгдээрээ. Тэгэхгүй бол та нар өөрсдөө асуудалд орно шүү. Маш их баярлаа гэж хэлээд гараад явсан. Энэ залуучууд яваад манай гэрийн 4 гишүүн асгартлаа уйлсан. Яагаад уйлснаа бид сайн мэдээгүй. Хийсэн нүгэлтэн дургуутж байсан боловч
тэр залууст дургуутах сэтгэл огт төрөөгүй. Гууж байна. Энэ өргөдлийг уншаад дахиад нэг боломжийг өгч итгэл найдварын гэрлийг энэ ертөнцид тусгаж амьдрах боломжийг олгооч гэсэн. Чиний хувьд энэ өнөөдрийн болсон явдлыг сонсоод ер нь ямар сэтгэл төрөв? Ямар бодол төрж ийн? Ер нь юу ойлгов? Миний хувьд угаасаа тэр хүмүүст угаасаа ямар ч итгэл найдвар байхгүйсэн байна. Яагаад тэгэхээр угаасаа нүдэн дээр нь тэр ерөнхийлөгч дүүн 7 жилийн ял авчаад 7 жилээч гүйцэхгүй 3 жил болоо гарчиж байгаа шүү дээ. Тэгээ хэрэгэн ч гэсэн тэр хоёр тисондоо хэрэг байгаа шүү дээ. 7.2 тэрбум. Тийм мөнгийг хулгайлчаад залилан хийчээд тэгчээ 7 жилийн ял аваад тэгсэн мөртөө 7 жилээ гүйцэхгүй гарч ийн гэдэг чинь ямар ч итгэл найдвар байхгүй. Тэгээ магадгүй тэр ерөнхийлөгчийг хөнөөгч бодол санаа төрсөн байх л гэж бодож чаалаа гэж бодсон гэж. Яагаад тэгэхээр тэр хүн ч угаасаа тэр хуулийг баталсан хүн тэр ерөнхийлөгч чинь. Тэр өөрийнх нь баталсан хууль нь ядуу иргэдэд тийм шууд үйлчлдэг. Өөрийнх нь төрсөн дүүлд нь үйлчлдэг. Тийм хууль эргэж хаана гэсэн тийм. Тэгээд хичнээн тэд нэр оргоо явж яасан ч гэсэн айл бүрээр ороод явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүмүүст бас магадгүй хичнээн хэрэг хийсэн их явж гэмт хэрэгтэн ч гэсэн. Хичнээн гэмт хэрэгтэн байсан ч гэсэн тэдэрт хүн чанар гэж байсан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр хичнээн өгснийхэн дараа хүмүүс тэгж одоо захиа бичиж тэр хүмүүсээс хуулийн байгууллагад хандж ийн гэдэг чинь тэр бол хүн бас нэг хүн чанар гэж бас агуулгадж явж байсан байх гэж бодож байгаа. Энэ өөд тусан залуучууд бол бүгд аягүй сайн хүмүүс байсан. Мэдээж гэмт хэрэгсэн олон хулгай тавтаж исэн энэ хүнийг сайн хүн гэж хэлж болохгүй л хэл та. Гэхдээ төрөвтөө тэр багын уг хүн бол аягүй сайн хүмүүс байсан байхгүй. Энэ залуучууд 5-5 айлаар орсон шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүл дотроос нэг ч хүн гэртээгүй, нэг ч хүн гэмтээгүй. Нэг ч хүний амь ирсдээгүй. Тэгээд хамгийн тэр сүүлийн гэрт орохдоо тэр жоохон бөө юм болсон шүү дээ. Тэгэхдээ тэр бууга тэр гэр бүлийнх нь хүмүүсд тулгаж байхдаа байн хэлчихсэн гэж байгаа. Уучлаарай. Бидний буруу жоохон төвччих. Чин чамайг ерөөсөө бэртээхгүй. Тэр хүмүүсийг байнга тайвшруулж байсан гэж байгаа байхгүй. Энэ залуучууд зөвхөн бага наснда сайн эцэг ихтэй ч юм уу, сайн гэр бүлд өсөж төрсөн бол айгүй сайн хүмүүс болоод өсөх байсан. Тэгээ багаасаа өнчин ээж аагүй. Тэгээ сургуульд яваа, хичээлдээ яваа гэхэл багш нар нь очиод зодож нүдтэй гэрийн даалгавар хийсэнгүү, тийм юм авчирсангүй, юм авчирсангүй бол өөрөө хэлж байгаа үстэй. Надад энэ дэлхийн ертөнцид амьдрах ямар ч итгэл найдвар байсангүй гэдгийг хэлэх хүч байгаа шүү дээ. Энэ гэмт хэргийн талаар ингээд бэлдэж байгаа хавцтай би бас аягүй сэтгэл өвдсөн л доо. Ямар азгүй юм болоо вэ гэж бодчихсон дотроо. Хууль яагаад ингэж хүн болгонд эрхтгийгш бус үйлчлэлт юм болоо. Энэ чинь бүр одоо 88 онд болж ирсэн. Тэгэхэд одоо Монголд энэ бол одоо хүртэл болоо явж байгаа. Мөнгөтэй хүн ямар нэгэн буруу зүйл хийгээд ч юм уу гим нүгэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага үүрэхгүй байж болдог. Мөнгөгүй хүн гим нүгэл баг хийгээгүй байсан ч мөнгөгүй гэдэг утгаараа хуулийн хариуцлага үүрдэг, шоронд явдаг. Ийм нэг юм одоо хүртэл Монголд үргэлжилж байгаа нь бас үнэхээр харамсалтай санагдчихээн. Хуулийг ер нь яах гэж гаргадаг вэ гэхлээр хүний эрхийг хамгаалахын тулд гаргадаг шүү дээ. Тийм учраас энэ гарч байгаа хууль болгон хүнд яг эрхтгийгш үйлчлэх хэрэгтэй байхгүй. Монгол улсад минь мөнгөтэй хүнч тэр эрх мэдэлтэй хүнч тэр ядуу нэгэн айлын хүүхдч тэр яг адилхан хууль нь үйлчлдэг байгаасай. Мөн хүнийг мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгарлаж битээ тэгэж гадуурхаж харьцдаг байгаасай. Хүний хүн гэдэг утгаар нь харьцаж харилцдаг байгаасай л гэж хүн төрөх нэг үнэн, хөх нэг үнэн гэж ярьдаг шүү дээ. Ганц олдох энэ богинохон амьдралд хүмүүс бие биенээ үзэн ядаж биш хайрлаж амьдардаг байгаасай л гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн энэ болсон явдлыг бэлтгэхдээ бас жоохон эм орсон. Яг тэр сүүлийн тэр захиаг нь уушж байхдаа яагаад ч юм амар үйлсэн л да. Тэгээд ямар ч сан маш их юм бодогдуулсан болсон явдал байсан. Тэгээ өнөөдөр чамд бас мэдээж тэгж санагдсан бас гэж тийм байна. Угаасаа яалтчгүй тэгээд миний хамгийн агуу муухан гэж юусоо байдг байх. Яг хүн тэр нийгмийн явцад өөрөө ямар нэгэн байдлаас нөхцөл байдлаас болж тэр хүний зан характер одоо юу ч ихэ тэр хүний зан характер бүхэл юм өөрчлөгддөг байх гэж бодож байна. Тэрнээс ихээс төрхтөө муухан гэж байдг байх. Тийм. Ихээс төрхтөө. Тэгэхээр угаасаа бидний амьдрал чих богино угаасаа бид нар л мэдэхгүй ингээл явж байгаа болохоос биш. Тийм болохоор яг хэлдгээр зүгээр нэг байгаа энэ хугацаанд нэг хайрлж нэг ойлгож тэгж явал их сайхан амьдрах байх гэж бодож байна доо. За өнөөдрийн болсон явдлаар чигээр нэвтрүүлгээр та бүхний өсөлтөөр Наска хурц ирж оролцлоо. Тэгээд
Өөрөөр нь хаагур яаж байгаад ирвээ. Үгүй хаагур авч юу бах те тэгэл коронавиг л гэртээ байж л. За корона гэж байгаа юм байна. Өнөөдөр явсан нэвтрүүлэгт нэрс оролцсонд баярлалаа. Тэгээд бас намайг ундаагаар дайсанд маш их баярлалаа. Цааш Залбоо ТV болсон явдал ярьж байгаа нэвтрүүлэгт байна ирж оролцсон шүү. Алгачаа. За тэгвэл бүгдээрээ Залбоо ТV-тэй дараагийн хамслагаар уулзлаа. Бай.